Хүмүүс надаас хэрхэн манифест хийх вэ гэд энэ талаар маш их асуудаг. Яг үннийг хэлэхэд хүн болгон манифест хийж чаддаг бөгөөд бид нар амьдралынхаа турш алхам тутамдаа манифест хийсээр л байдаг. Хамгийн гол зүйл нь юу вэ гэхээр хүмүүс ухамсараараа манифест хийдэг бөгөөд бид нар өөрийнхөө далд бодол, далд ухамсараа анзаарч чадаагүй болохоор буруу зүйлээ манифест хийх гээд байдаг. Тэгэхээр manifestation гэж юуг хэлдэг вэ гэхээр та ямар нэгэнтэй алсын хараа хүсэл зорилгыг тархин дотроо бий болгоод түүнтэйгээ зэрэгцсэн үйлдэл хийгээд тэр зүйл рүүгээ хүрэхийг ч юм уу тэр зүйлийгээ бий болгохыг manifestation гэж хэлдэг. Гэхдээ ихэнх үед бид нар өөрийнхөө хүсэл зорилго эдгээр зүйлээ бий болгодогчгүй тэгээ араас нь ямар нэгэн үйлдэл хийдгүү. Яагаад гэвэл бидний дотор тийм итгэл үнэмшил ерөөсөө байдгүй гэх юм уу ихэнх хүмүүсийн хувьд. Гэтэл эсвэргээрээ бид нар яадаг вэ гэхээр сөрөг зүйл рүү юм уу өөрийнхөө бүтлгүүтэл рүү анхаардаг. Бид нар өөрийнхөө бүтлгүүтэлтэй үргэлж өөрийгөө бэлтжээдэг. Хизээ нэгэн цагт би ажилласаа халагдчихвол өвдчихүүлтэй ямар нэгэн зүйл тохиолдчихвол яана гэ арай нэг мөнгөө цуглуулчингуудаа бизнестэй хийх гэснээ би байрныхаа төлбөрийг төлж чадахгүй бол яана ингэхгүй бол яана гэд дандаа тэр бодолтой хөрөнгө оруулалт хийсэн үйлдэл хийгээд тэр мөнгөө ерөөсөө үрж чадахгүй хизээч эхлэх юмаа эхэлдэггүй ч юм уу те. Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэхээр та сөрөг зүйлийг тархиндаа бий болгоод тэр зүйлийг манифест хийх үйлдэлийг өөрөөсөө гаргаад байна гэсэн. Өөрөөсөө асуугаад үзтээ таны анхаарал хаашаа илүү их очиж байна? Та өөрийнхөө хүссэн зүйлийг татмаар байна уу? Хүсээгүй зүйлээ татмаар байна уу? Хэрвээ та өөрийнхөө хүссэн зүйлийг татахыг хүсэж байх юм бол эсэргээрээ тийшээ таны хамгийн их анхаарал байгаад үйлдэл, сэтгэл, санаа бодол чинь тийшээ явж ээж та тэр зүйлийг амьдрал дээр биежүүлж чадна. Тэгэхээр хэрвээ та ямар нэгэн зүйлийг татахыг хүсэж байх юм бол таны үйлдэл, бодол бүх зүйл чинь хаашаа илүү их анхаарлаа төвлөрүүлж ийн энэ зүйлээ эхлээд анзаарах гад үзээрэй. Тэгээд мэдээж хэрвээ та надтай хамт өөрийнхөө далд ухамсар дээрээ ажиллаад өөрийнхөө хүссэн амьдралыг бүтээе, цог надтай манифест хий гэж бодож байх юм бол миний явуулж байгаа хоол зүй болон сэтгэлгээний сургалтанд суугаад өөрийнхөө хязгаарлалтыг надтай хамт эвдээрэй.